Сайн байцгаана түүхэн жимэр нэвтрүүлэг хавдын хязгаараас Ховд аймгийн Мөс цумаас та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Ховд аймгийн Мөс цум нь 1941 онд байгуулагдсан Алтай, Цэцэг, Мөнх хайрхан, Зэрэг, Манхан гэсэн 5 сумын нийт 10 багтаагаар байгуулагдсан сум байгаа. Хөдөөгийн дөрвөн баг сумын төвийн нэг нийт 5 багтаагаар байгуулагдсан 3172 хүн амтай 834 өрхтөө 228860 толгой малтай. За Бөөрг, Балхтай нуруу, Баатрийн нуруу, за их баг улаан даваа, Боорж, Бодончийн гол, Зэрэг одоо уул гол мөрөнтэй. За Буган чулуун хөшөө, Баатрийн хүрхрээ, Зэрэг одоо олон дурсгалт газруудтай. Төрсөгийн нутгийн голлонд өстийн урван улаан толгой. 188 өрхтөө 771 хүн амтай 66475 толгой малтай баруун талаараа их улаан даваа зүүн талаараа багуул зүүн бэл энэ уулзаар хүрээлэгдсэн баруун талаараа бол Үнчи хойд талаараа Мөнх хайрхан баруун зүүн талаараа Манхан урд талаараа Цэцгийн гол гэсэн ийм багуудаа хил залган оршдгоо. За манай Баян хайрхан баг нь бол Кэргас өөр чулууд Кэргасны за Мөс цумын Баян хайрхан баг нь тэ ан шүү тарга зурам янгэр аргал угуулж эдгээр амьтдаар бол баялгаа. За эцэст нь нийт Баян хайрханчуудтай болно нийт нутгийнхаа ард түмэнд илгээрээ инкам болон байж төрлөөрөө төвшин амгалан байж сайхан намартахын үлцэтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Цэцэг нуурын зэгсгэн шуугий мянган ардын сэтгэлийн уяа миний бодвол энэ нутгийн уугуул иргэн манайх бол Удмурсагаар аянд эдний өрөө малж малчин удамтай. За би энэ багт бол одоо малын эмч хийж исэн, малж исэн одоо энэ нутагтаа бол байнга оршноос одоо. За манай нутг бол одоо ан амтны болон байгалийн ургамал сайтай манай нутгийн мал бол одоо ургамал нь бол одоо тачир ургамалтай гэсэн чинь одоо амт чанар сайтай, малд бол одоо зохилт сайтай ийм ургамалтай газар юм аа. Манайх бол одоо жилийн дөрвөн үйлрэлд бол одоо энэ тавт Бодончийн гол гэсэн энэ чиглэлээр бол одоо нотгуулж байдаг малдаг ийм жагчин усуд юм аа. За ингээд бол одоо нийт Монголын өнцгөрт байгаа малчид болно. Мөс цумын Баян хайрхан багийнхаа малчдад эрүүл энг сайхан мөн гэсээрээ. За Түркийн жимээр нэвтрүүлэг хийж яваа телевизээ хамт олон түүний одоо хойно та нартай хамтран ажилладаг Танавагийн хамт олонд энэ өдрийн Түмэн амгалан гайтагч мэдчилгээ дэвшүүлье. Манай баг бол одоо Мөс цумын Баян хайрхан баг доод талаараа бол Алтай сумтай хойд энэ ард талаараа нь их улаан даваа гэж төвөгт газар байна. Энэ чиглэлээр бол Үнч сумтай дээд захаараа бол Мөнх хайрхан сумтай нөгөө зүүн талаараа бол Манхан сумтай хэлэлж ингэж одоо амьдарч ажил амьдралаа явуулдаг энэ Мөс цумын Баян хайрхан баг гэж энэ бага. Тэгэхээр манай баг бол одоо түүхийн дурсгалт газар олонтой, сайн малчид олонтой, ер нь бол хүмүүс бол цаг агаарын хүнд нөхцөлд ерөн бус газруудыг бол одоо цасан шуургахтай хавар үйлний хакер якар болдог, зунууны бол богинохон болдог ийм газар. Тэгэхээр энэ газарт бол одоо ажил амьдралаа явуулж энэ газарт одоо ингээд бүгдээр нь өсөж торнод өдөөд одоо мал хөрөнгө маллаад адгуулад ингэж явж байгаа ийм одоо ард түмэн байгаамаа. Тэгэхээр бол манай энэ баг бол түүхийн дурсгалт газар олонтой, дээрээс нь одоо сайн малчид олонтой, хуучин бол энэ дээд
манай Давстог бол манай Баян хайрхан багт одоо нэг байсан. Энд бол одоо 2-3 улсын аварга малчин гэж төрсөн. Социализмын үед 80 хэдэн оны үед. Одоо сүүлийн үед бол энэ 2 аварга малчин улсын 2 сайн малчин төрсөн байгаа. За тэгээ Сум аймгийн одоо Мингэж малчин буюу одоо аваргууд бол бас одоо дараад нь ингэж төрж ингэж явж байгаа юм нутгаа. Тэгэхээр бол манай баг бол хүн ам олонтаа энэ суманд бол одоо тэргүүнэ багийн тоонд орж явдаг. Аймагт бол одоо байнгын дээгүүр байрцдаг ийм баг. Тэгэхээр манай эндхийн энэ хүмүүс бол одоо бүгдээрээ одоо сарлаг малтаа дөрвөн хошуу мал голоддог ийм газар. Тамиа бол цөөхөнтэй нүкэр буюу одоо хойны ямаа ийм сүрэг бол одоо сүргийн дийлэнхийг эзэлдэг. Ийм малыг бол одоо даадгуулан малж энэ водонч голын көвөө тэгээд одоо дээш нь Духар нуур, Их улаан даваа, Мөнх хайрхан суманд одоо байдаг тэр цаст Монголын хамгийн өндөр бол одоо цастай уулын алтан одоо салбар улсын дунд энэ үргэлжилдээр одоо биднээс ажиллаж амьдэрдэг. Далайн түвшнээс дээш нь бол 2518 метр бол одоо яг манай гэрийн гадаа энэ дээр Баян хайрхан багийн төв дээр бол ийм одоо өндөрт оршиж амьдэрдэг ийм хүмүүс байх юм аа. Тэгэхээр зэрэг баг бол одоо яг уу энэ ажил юусаа явуулаад зэрэгтэй хүмүүстэйгээ одоо зогцоод докроод ингээ явуулдаг. Сүүлийн жилүүдэд бол нутаг орон жаахан бас өвс тоосны баг гараад ерэн жаахан одоо бас нэг тийм цагийн хүндрэл эргэшээлүүд бол тохиолдож ингэж одоо байж байгаамаа. Тэгэхээр зэрэг манай малчид яад юм гэхээр зэрэг одоо энэ сайхан зүтгэл сэтгэлээр зүтгээд цагаан нийтэйгээ нь өөрсдөө боловсруулад мал хөрөнгөө нь өөрсдөө надруулад нутаг орондоо одоо эвтэн найртай бүгдээр ингэ сайн сайхан амьдарч явж байгаа ийм хүмүүсээ. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг хийж яваад та бүхэнд болно. Энэ нэвтрүүлгийг цаашдаа одоо үзэж сонирхох энэ хүмүүст бүгдэд нь Баян хайрхан багийн малчтын болон хуваасаа ажил амьдралд өндөр амжилт хүсч бүгдээр эрүүл энх саруу сайн сайхан байж бүгдээр нь одоо сайн сайхан амьдарч явах эрзэтэй яриадыг дэвшүүлж байна. Тэнгэрийн хаяг нуруулж инжсэн тэнэмэл маннан бэлдэн мэдрэлсэн мянган оголзтай сүрдэг нуруу миний нутгийн баруун хаяг Өстийн урван улаан тодгой усан түшиж ургасан. Сайн байцгаана уу? Түүхэн жимэр нэвтрүүлэг Ховд аймгийн Мөс цум Баян хайрхан багаас та бүхэндээ хүрч байна. Яг одоо нэвтрүүлгийн зочин амарт малчин Төмөр Хотгойг өргөн оролцуулсан байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан амарч байна уу? Сайхан тавхи сайхан амарч сайн явцгааж байна. Сайн л явж байна. Бид Ховд аймгийн одоо сумуудаар түүхэн жимэр нэвтрүүлэг хийгээд энэ багт аз болж ирж таарлаа. Багийн урд болж байгаа учраас танаа багийн онцлог гэж ярил. За манай баг бол одоо бас их онцлогтой юм газар. Ягаад тэгэхээр зэрэг одоо энэ доод талаараа нь алтаа сумтай, зүүн талаараа нь игээд манхан, хойн талаараа Мөнх хайрхан ийм сумуудтай одоо хилэлдэг. Энэ нь одоо гол төв замын дунд оршдог. Баруун захт нь бол Булган суманд очихд бол 200 км байна. Ийшээ яваад Ховдод ороход бол 230 км байна. Яг одоо газрын дунд оршдог. Тэгэд энэний дагуу олон улсын энэ тараас зам тавигдаад одоо бол тээвэр хийж явахд бол их сайхан болчиход байгаа юм. Бас одоо онцлогтой. Түүхийн дурсгалд газар бас олонтой.
манайх ийм газар одоо энэ доошо буган чулуун көшөө байж, дээш нь их улаан баг улаан даваанууд нь байж, дээш нь тухар нуур, дээш нь одоо тэр Мөнхөрхөн сумын наашны гүйтнэр авирт гэдэг одоо цас төргөлийн үргэлжлүүл уул юм байл дээр. Дадан төвчнээс дээш нь 2518 гүйтсэн ийм одоо газар нутагтаар манай малчид бидний бүгд нь одоо энэ дэс төрнөд боож одоо цаашрын нэг ажиллагааг бол энэ багийн нутагтаар одоо явуулж ингэж ажиллаж амьдарч байгаа хамт олон байгаамаа. За танаа нутгийг зорин ирж байгаа хүмүүст заавал үзэх хэрэгтэй гэж урмаар ямар газрууд байдаг вэ? Ерөн түүхэн дурсгалтай газар бол манай Баян хайрхан баг бас олонтой. Одоо энэ доор Мухадавын нам гэж байна, тэнд буган чулуун көшөөнүүд байна. Дээш нь одоо нууртын хайсан гэж биднээс одоо тогоо гэж хэлдэгтэй адилхан одоо хайсан гэж хэлж байгаа юм. Манай загчингуудын хэллэг юм. За цаашлаад одоо Данжингийн хайсан бодончийн их тэгээд одоо энэ Мөнхөрхөн тэр цаслуулын чинь наадад гүйтэн өргөл көхнө өргөгээд энэ авирт хийдэг хүмүүс нь очиж зочилдог тэр нутагтаа зах залгаа байдаг. Тэгээд ан гөрөөс илбэгтэй аргал янгэр байна. Дээрээс нь бол одоо чон байж байна. Цагаан чон байна шүү дээ одоо манай энэ чинь. Тэгээд одоо тарууг зурм янз бүрийн юмнууд бол байна. Харин ганц нэг одоо тохиолдол үн чинь их тэнд одоо энэ байгаль хамгаалагч нь үжил сонирхдаг тийм цагаан зүрхтэй гэлгэр хар зурм байдаг. Тэр бол одоо их өрмөц зэрэг газар бол байдгүй. Юунд сумын засаг дарга байсан дээр үед одоо нэгдлийн дарга гэж байх байсан муу шарга тэр зурмыг бол хөөцөлдөж өсгөж үржүүлэх талаар бол нэлээ ярьдаг. Ийм байсан манайх бол Алтай шар даруугтай. Ийм газар одоо ус тусд газруудыг бол за Монгол Алтай их улаан даваан дээр одоо хүмүүсний гарчих юмсан гэж ингэж одоо дурсдаг. Багуулаа хайрхан бол саяхан та нарт аваад ирлээ. Энэ одоо заман засагтай гэж юм. Түүнээс биш бол хүмүүс бол одоо жирчж явхад бол хүндрэлтэй цаанаасаа нөхсөр, наанаасаа нь одоо эрс рүү буудаг. Ийм газар байсан. Их улаан даваан дээр гарах юм бол миний нүдтэй яг ялгаа байхгүй адилхан. Тийм одоо газар байна. Тэгээд одоо цаашдаа энэ Хаанова, Хатнова гэдэг хүмүүс нэрлэдэг тэр овоонуудын нэг хэсэг нь бол бас манай нутагт байна. Баян булгийн нэгэн дээр ороод одоо яварс нэг том овоо байна. Тэнд бол цаа талаас нь бол хасгийн дэвсэг гэдэг газраас нь гардаг. Наад талаас нь бол хүмүүс явж гарахаас биш морин унаатаа уу мотоцикл машинаар гарах гэдэг тийм бол ойлголцол байдгүй. Тийм газрууд байх юм аа. Манай нэвтрүүлэг дэлхийн монголчууд үздэг. За Монголын олон телевизээр гардаг ийм нэвтрүүлгээ 3 жил хөтлөгч хийж байна. Тэгээ энэ нэвтрүүлэг Ховд аймгийн сумуудаар зорин ирсэн завшааныг ашиглаад дэлхийн монголчуудаа Монгол түмэндээ Ховдынхандаа, Мөс сумынхандаа, Баян хайрхан багийнхандаа сайхан өрөөлөг үг хэлэх үү та? Тэгээд за энэ сайхан нэвтрүүлгийг хийж яваа та бүхэн болно. Танаа одоо тэр хамт олонд чинь бүгд нь одоо энэ өдрийн мэндчлэгийг дэвшүүлээ. Цааш энэ ажилд өндөр амжилт хүсье. За бид бүхэн бол энэ Баян хайрхан багт одоо өсөж төрнөж үдүүдэт одоо насныхаа одоо тэтгэвэр суудлаа энд одоо ажиж энэ усуудын дунд хөдөлмөрлж инглээ. Тэгэхээр энэ сайхан нэвтрүүлгийг хийж олон түмнээ хүртэл болгож яваа. Та болно. Таны зураглаач, жолооч одоо ингээ бүгд нь чинь одоо баярлахын зэрэгцээгээ дэлхийг энэ үзэгч энэ телевизийг үзэж цаашдаа сонирхох энэ бүх хүмүүст за Баян хайрхан багийнхан нийт иргэд хөдөлмөрчд тэгээд одоо энд хамт амьдарч явж байгаа Ховд аймгийн хөдөлмөрт энэ замаар дайрн өнгөрч энэ гэрийнхээ хоймор цуугаа телевиз үздэг нийт хүмүүст бол цааш энэ ажил амьдралд өргө хөвгтөн бүгд нь одоо сайн бүхний хүсэн ярэй да. За баярлалаа. Тэр өрөөл бацаах оршгэ. За баярлалаа. Сайн байцгаана уу? Юуны өмнө энэхүү нэвтрүүлгийг үзэн суугаа дэлхийн монголчуудаа болон Монголынхаа нийт ард түмэнд тэр дундаа Ховд нутгийнхандаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байгаа юм аа. Яагад гэвэл түүхийн жимээр гэсэн энэ нэвтрүүлгийг хийх завшаан тэр дундаа одоо өөрийнхөө төрсөн өссөн нутагтайгаа холбож нутгийнхаа түүхийг монголчуудаа болон дэлхийн монголчуудад хүргэх ийм завшаан тохиолдсонд миний хувьд маш их талархалтай байгаа. Түүхээ мэддэггүй хүн од тойрсон сармагчинтай адил гэдэг. Ялангуяа орчин үед өсөж төрнөж байгаа залуучуудаа хойч үеийнхэндээ өвгдээдс маань ямар түүхтэй амьдарч ирсэн, нутаг ус, уул усны маань учир холбогдол юу юм бэ гэдгийг тэр орчиндөө амьдран суугаа ахмад буурлууд болон түүхээ мэддэг хүмүүсээс
өөрсдөөс нь яг бодит хэрэгтээс нь сонсно гэдэг бол хамгийн том боломж завшаан гэж миний хувьд ойлгож байгаа юм а. Тийм учраас түүхийн жимээр нэвтрүүлгийг сэтгэл гарган бэлтгэж ирсэн багийнханд болон энэхүү нэвтрүүлгийг үзэж суугаа үзэгчид түмэндээ чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж түүхээ мэддэг, түүхээр бахархдаг, түүхээ дээдэлдэг ард түмэн болохын үлзэт ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн байцгаана уу, түүхийн жимээр нэвтрүүлэг Ховд аймгийн Мөсцөм Баян Архан багаас та бүхэндээ хүрч байна. Бидний зочин амирт Монгол Улсын аварга малчин Дасцугай өргөцсөн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан амарч байна уу? Сайхан амарч байна уу? Сайн л амарч байна. За сайн явж байна уу? Сайн явж байна. За танаа нутгаар нэвтрүүлэг хийж явнаа. Тухайн сумын онцлог байгаль түүхийд соёлын ямар дурсгал байдгийг Монгол Улсын аварга малчт нь юу хийж яаж аваргалсан ингээд дурсгалч нь судлах гэж ирсэн байгаамаа. Ингээд таныг зочин амиртаа урьсъя. За та ингээд анх мал малж гиснээ ингээд бодохоор 50 гаруй жил, 50 орчим жилч мал малсан байна. Мал малах сайхан тал нь юу вэ? Мал малах одоо миний аав ээж сургасан, үе залгамжил сургасан сургаал бол малын захад малаа хай хой гэдэг юм болгоныг хандлагатай эзэн болж яваараа гэж миний өнгө загчаас сургаал үлээ. Тэгээд энийг дээдлээд өдөө хүртэл малын захад биш малыг маллаж өдөө ийм сайхан баг баргаад сум орон нутаг тэгээд дээшлээд аймаг орон юунаас нааш тодорхойлож өдөөдөнтэй надыг ийм үр дүнд хүргэсэн явдлыг баярлж талархж явд юм аа. Эр хүний жаргал бол морныхоо дэлгэн дээр дуртын дуушран хаалаа дуулдаг болвол тэгээд одоо хонио хариулаад малаа маллаж явах. Тэгээ эзүүхээр дурандаад холын бараа хараад нутгаа хараад сууж явах тэр мөчүүд эр хүний жаргал байх гэж бодож юм алч юм таних. Миний дээр бол яг миний хөнөө хэлж байгаа энэ сэтгэлийн яриа бол үний юм аа. Би хээр хамар толгой дээр гараад дуран бараад хол өөрийнхөө юм үзэж хараад хоньныхаа нөгөө захыг дурандаад ийгээд явдаг уул хад чулуу хамар толгой дамжиж өдөө хөрсөн ийм зуршилтай үлээ. Тогложсэн яг газар нутагч хаана баг нас гэж. Баг наснаас нааш манай аав ээж өдөн сүтэр юулаасаа шаасан цаас цагаа хат хайч тэгээд юу дамжаад энэ хавчууг амбард үйгээр нутаг өстэй үлээ. Одоогийн малчд Монгол Улсын аварга малчдыг харахад туслах малчин авдаг болсон байна. Жишээлбэл та туслах малчин авдаггүй хэдэн хүн малж болсон байна. Энэ туслах малчин одоо нэг хүүхэд өөрийн нэг малчууд мар яасан нэг туслах малчин нэг залуутай байсан. Яасан дараа одоо миний хөргөн Чаяа гэдэг залуу миний хажууд малчин байд юм аа. Ингээд энэ жил бүгд өөрөө 2-3 жилээс эхлээд бүгд толгойд агаад тэгээд мал эзэн болоод өдөөдөнтэй эдвхэн нэг төс толгоорлаад ингээд явдаг ийм удамчтай болсон. Залуу малчтыг харахаар сүүлийн үед залуу халаагаа бид нар хэрхэн бэлтгэж байгаа юм болоо. Яг үнэхээр одоо ийм улсын аварга малчинд ойрхон ийм хүмүүс хэд байдаг юм бол сүүлийн залуугийн мал малах дуртай байна уу эсвэл ямар байна таны харж байгаа? Одоо малчин бол одоо нэг сүүлийн 2-3 жил жаахан гондэрмгэлж яасан. Одоо сүүлийн үед мал бол үндсэн хөрөнгө юм а гэдгийг залуучууд бас нэлээд ойлгож нэлээд тунгааж боддог бол жил явна. Мал бол ам тусна гэж манайчууд хэлдэг. Мал яг л та бүхэн мал дээр гарууд ийм сайхан гэд мал маллахын сайхныг ганцхан өгүүлбэрээр хэлвэл та юу гэж хэлэх вэ? Миний хувьд малдаа нүдэн шүдэн болж малдаа эзэн болж яваараа. Цаг агарын гүндрэл бэрхшээлтэй үед нь нэмэр хоргийн дагуулаад зунаа сайхан халуун үйлдэр бол өндөр өсвөрлөг уулын дагуулаад бэлчээрийн сорыг харуулж эзэн болж яваараа гэж хэлэнгүүт өрөөдийн усан ах トゥ орон нутгийнхаа өр хөвгт хэлж явдаг юм аа. Бидний энэ Ховд аймгийн 10-аад сумаар явахын нэвтрүүлгийн урилгыг өгсөн хүн бол боловсрол соёл шинжилгээ ба спортын яамны сайд цогцлмаа сайд танаа нутгийн хүн юм аа. Тийм учраас бас зориг гаргаж энэ Ховд аймгийн зориг ирсэн юм аа. Та дэлхийн монголчуудад Монголын ард түмэнд Ховд нутгийнхандаа
Баярхан багийнхандаа мөсцмийнхандаа хандаж өрөөлийн сайхан үг хэлэх үү? За. Алс бол Улаанбаатар хотоос цогцолмоо боловсролын сайд цогцолмоо энэ үгдийг одоо бэлгшааж ийм сайхан телевизээр нэвтрүүлэг явуулсанд баярлалаа гэж нэгдүгээрт хэлмээр, хоёрдугаарт манай баярхан чүүд ажилч хөдөлмөрөөр урааж эрүүлийн кац жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэр өрөөнд бацаахан оршгэ. Түүхэн жимэр нэвтрүүлэг Ховд аймгийн Мөс цум Баяархан багийн хурлаас та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлгийн хөтлөгч, жолооч, санаачлагч, ерөнхий найруулагч доктор Мишкагийн Жавцан Сүрэн. Сайн байцгаана уу? Түүхэн жимэр нэвтрүүлэг Ховд аймгийн Мөс цум Баяархан багаас та бүхэндээ хүрч байна. Аймгийн авраг малчин Баталгарыг зочин амиртай урьсан байна. Сайн байна уу? Сайн байна. Сайхан намарч байна уу? Сайхан намарч сайн болж байна. Сайхан намарч байна. За бид нар түүхэн жимэр нэвтрүүлгээ Мөс цумаас гэж юм. Тэгээд аймгийн авраг малчин болсон мань баяр хүргэе. Баярлалаа. Аймгийн авраг малчин болтлоо хэдэн жил малсан? 14 тоос хойш мал болоод 30 жил болж байгаа юм. За мал өнөөдрийн орчин цагийн залуучууд малаа яаж малж байна? Орчин цагийн үед одоо энэ цаг хугацаа юуны одоо юундаа баригдаад тэгэл ер нь техникээр голдвол одоо тамаа энэ манай тутал юм байхгүй. Мөрөө хабасна. 100 бол одоо мөрөө хэмжээнд л өвөл мөвөл ихтэй шүтэн моцилэг тэгэл машинаараа нэг үчир моцилэр яаж тэгэл хаагууд манайхан нэг 2 3 жил батар хийгээд энэ мөнгө хайрхан дууд зэрэг манкнаар яваад ирсэн. Хэдэн төрлийн хэдэн мал хариулж? Одоо 4 төрлийн малтай байна. Бид 100 гаруйтаас харлаг байна. 30 40 адуун байна тэгээд баг. Би миний хөнөө баг сөргийн бичүүлэх нь болдог. 8 гаруйтай байна. Сүүлийн үед хүмүүс ямааг ноолуур одоо үнд хүрсэн цагаас эхлээд голдож ямаага төлхөө одоо өсгсөн энэ сөргийн бүтц алдагдсан шүү дээ. Алдагч байна. Энэ манай нутагт бол ер нь энэ юу гол талдаа бол ер нь ямаа ихтэй. Тинээс болоод нэг ургамал бас багтаад одоо энэ бэлчээрийн даас гэтрээд ер нь одоо энэ орчин үед бол бэлчээрийн даас маш их гэтэрч байна. Нөгөө сөргийн бүтц алдагдсан нэг малын тоо их өссөн. Одоо энэ манай барьгаад гэхтэл бол ер нь 1000-аас дээш малтай айлууд замбараагүй шүү дээ. Гаруутаа нэгээд манай айл болоход бол ер нь нэг 3-4 айл 1000-аас дээш байсан одоо бол ер нь тиймлэнгүй малтай айл болж. Чанараас илүү бас тоо их өгсөд. Чанараас илүү тоо анхаарсан юм. Одоо бол хүмүүс ирээд чанартаа анхаарч байна. Манай нэвтрүүлэг бол түүхийн нэвтрүүлэг. Тэгээд танаас онцлогийг харуулж аймгийн авраг малчин учраас зочин амиртай урьсан юм аа. Хүмүүстэй хандаж, монголчуудаа хандаж сайхан өрөөлөх үү. За баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлгээс нь танаа телевиз болон та бүхэнд энэ дээр хүсэн өрөөе. Тэгээд нутаг Ховд аймгийн Мөс цумын бүхэн хүмүүст энэ өдрийн мэнд хүргээд малчин дүрэндээ тэгээд малаа сайн маллаа тэгээд сайн сайхныг хүсэн өрөөё. Сайн байцгаана уу? Түүхэн жимэр нэвтрүүлэг Ховд аймгийн Мөс цум Баяархан багаас та бүхэндээ хүрч байна. Зочин амиртаар малчин Ямд зэгч уран оролцсон байлаа. Сайн байна уу? Сайн байна. Сайхан амарч байна. Сайхан намарч байна. За Баяархан багийн хуралд хараад та бүхнийг зочин амиртай ирсэн бай. За Баяархан багт хэдэн үеэс харилцаж өнөөдөр хүртэл одоо мал гэж цагаатайг боловсруулж байна. Хэдэн жилийн багт харилцаж байгаа? Би энд л төрж ирсэн. Тэгэл энд байгаа тэгэл багнасан өнгөрөөлөл тэгэл дунд сургууль төгсөөл тэгэл энд энэ Баяархан багт ажиллаж амьдрал. Тэгэл одоо эдийн хүртэл мал тэгэл хүртэн гараад байж байна. Монголчууд ярьдаг штэ айл дорхороо гэрээ эснийхаа нэрээр ороод гарахтаа гэрээ эзтэй хэр хоол цаа сайтай гар сайтай гэдгийг бид нар хардаг ярьдаг бас тэдний одоо гэрээ эзэхтэй тийм л одоо сайхан хоол цай сайтай хүн шүү дээ гэж ярьдаг. Тэгэхээр энэ цагаатайг харахаар таны хэр гар сайтай гэдэг нь харагдчихээн. Тэгэхээр энэ гэрээ эзэхтэй байна гэдэг бас энэ нэргүй ажил хийдэг штэ ер нь гэрээ эзэхтэй нар тийм үлээр тосоол шөнө хамгийн орой үлээс тусал өхрөөс агаал тэгэл асууган боловсруулаад тэгэл цагаан дээр хийгээл тэгэл зочингийн ичт хүмүүсийг дайлцайлал тэгэл тийм л байдаг. Тэгээд
би одоо олон хүүхдэр үлжсэн 8 хүүхдэр үлжсэн бүгдээр л одоо ихтэй сургууль төгссөн ажил олготаа тийм л байна. Тэгээд би одоо тэтгэлтэйгээр бол ингээл цагаан сүү цагаан мэдээ хийгээл тэгэл байна. Аруулаа тавьсаар. Аруулаа тавьсаар л тэгэл байна. Ховдын брэнд аруулыг одоо бид нар харж байна. Тэгэхээр Ховд аймгийн Мүсцэм, Баяархан, Багтэрээд энэ гэрийн одоо Нямын цэцэг гэдэг ихчээс энэ сайхан одоо гар саатай ихчээс аруул худалдаж авч болох нь шүү дээ. Та зардаг болтноо. Ямар үнэтэй баг? Тэгэл явахтай зарцсан ланш манай энэ баруун аймгийн чинь нэг тийм үнэтэй тийм зарж явдаг шүү дээ. Тэгэл одоо бололцоогоор тэгэл зараал. Баярлалаа танд. Бид нар нэвтрүүлэгтээ таны зочин амарт орсон нь хүн болгоо яг уу малчин эмэгтэй болгон хийдэг байх л та. Гэхдээ 8 хүүхэдтэй ингэртэй 1-2 дугаар одон гаралцуулсан ийм сайхан гар сайтай өнөө гэрээ зэгтэйг нэвтрүүлэгтээ орсондаа би их баяртай байна. Та ч гэсэн монголчуудаа сайхан үг хэлэх үү. За тэгээ танаа телевизийнхэн болон тэгэл энэ утгын ардын монголчуудад эрүүл ингэсэн сайхан амьдралцгаагараа л гэж ярэй. Тэгээд одоо ойрт бүгдээрээ л ингэ сайхан сүү цагаануудаа хийгээл зочин гिचтэй дайлал тэгэл сайхан л явж сайхан л байх юм гэх. За тэр эрүүл бацаагаа оршгэ. Цоож сурахгүй айл бол Монгол айл хэврэл байдаг. Зурсандхай замтай айл бол монголчууд хэврэл байдаг. Ийм сайхан нутагт ирж энэ сайхан айлаас нэвтрүүлгээ бэлдсэндээ баяртай байна. Баярлалаа та бүхэнд. За энэ одоо манай Баянзүрхийн буган хөшөө гэж энэ айгаа газар нь бол Мухардавын намаа гэж ийм нэртэй газар. Гадна дотны зорчигч нар гадаад дотоодын жуулчид эднээс бол одоо бүгд ирж энэ хөшөөг одоо сонирхдог. Энэ нэг доор одоо бөөндөө 19 ширхэг хөшөө энэ дотор одоо байрлаж байгаамаа. Тэгэхээр манай энэ хөшөө бол Хөвсгөл аймгийн Бүрэн тогтох сумын уулын үүшгийн өврийн буган хөшөө. Арангаан өндрүүлэн сумын Жаргалтын буган хөшөө. Баянгар аймгийн одоо тэр Киргиз гүйлтийн дэнжийн хөшөө гэдгүүтээ одоо энэ зэрэгцэж ордог Монголд их нэлээд дээгүүр ордог ийм Кеварта ийм хөшөөнүүд. Хөшөө болохоор зэрэг энэ дүрслэлийн хувьд бол одоо хоёр янзын дүрслэлтэй бодит дүрслэл буюу хийсвэр дүрслэл гэж ийм хоёр янзын дүрслэлтэй байдаг гэж байна. Тэгэхээр манай энэ буган хөшөөнүүд бол одоо хийсвэр дүрслэлтэй хөшөөнд одоо багтаж ингэж явдаг. Хөшөөг бол одоо үндсэндээ Евразийн өвөр байгалийн буюу Монголын гэж ингэж ангилдаг байгаа. Тэгэхээр зэрэг энэ манай энэ хөшөөнүүдийг одоо ирээд үзсэн хүмүүс бол бас дотор нь одоо өвөрмөс дүрс урлаг зурглалтай ийм хөшөөнүүд. Одоо адгийн наацлаа энэ цагаан хөшөөг хийгээд ингэхэд бол энэ дээр бол одоо энэ татна гарч ирээ зургийг аваад ингэхлээр энд одоо дөрвөн бодно ингээд зэрэгцүүд доошоо явж байгаагаар ингээд дүрслэгдсэн байдаг зургийн. Тэгэхээр энэ манай энэ оршиж байгаа газрын голын нэр бол одоо бодонч гол гэж явж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бол энэ бодонч биш бодонт байсан байж болох юм аа голын нэр гэж ингэж одоо эрдэмтэн судлаач нар бол таамагладаг. Тэгэхээр зэрэг энийг бол одоо яг тийм хийгээд ингээд тогтооч гэсэн бол өнөөдөр бол хараахан байдгүй юм шиг байгаа. Тэгээд энэ дээр нь бол ямар ч гэсэн энэ бол эртний үеийн хөрөл зэвсгийн үеэс одоо төмрийн үе хүртэл үргэлжилсэн 3000 орчим жилийн түүхтэй ийм хөшөө дурсгалууд. Тэгэхээр энэ хөшөө дурсгалууд юуг бэлгэддэг вэ гэхээр зэрэг ер нь одоо голдуу хүнийг бэлгэддэг гэж одоо эрдэмтэн судлаачдууд үздэг, ярьдаг, хэлдэг. Тэгэхээр энэ нэг хүн одоо нэг хөшөө гэртэл одоо нэг хүнийг дүрсэлсэн, нэг өвөг дээцийг одоо дэрсэлсэн байдаг ийм учир шалтгаантай юм байна л. Тэгэхээр бол манай энэ хөшөөнүүд бол ийм бодонтой хөшөө байхаас гадна дээр одоо хөшөө наман гэж газар дээр бол хоёр урт хөшөө бий. Тэр хөшөө бол яа гэм гэхээр зэрэг тэн дээр одоо кептэж бүү тийм одоо ирвсийг дүрсэлж өгсөн байдаг. Ирвсийн дүрслэлтэй байдаг. Тэр наазах энэ одоо манай гэрийн доозох 5 хөшөө бий. Тэн дотор одоо тэгээд одоо гизгэн гөрөө хоочон тавьж гисэн тийм гизгтэй одоо хүнийг бол дүрсэлсэн ер нь тийм хөшөө бас байж байна. Тэр одоо хөшөөнүүд бол дээрээс нь дор дороо нь одоо онцлогтой дор дороо нь одоо онцлог зураг хэрэгтэй ийм байдаг байлаа. Тэгэхээр энэ хөшөөнүүдийн энэ дээд захын энэ хүчнөө зүйлт гэж ингэж одоо тайлбарлалт юм байна. Энэ бүрээд ирэхлээр зэрэг одоо энэ энд гарч байгаа энэ дугрыг энэ бол одоо эмэг гэж ингэж
Энийг бол одоо эмэг гэж ингэж тайлбарлаж байна. Энэ бол одоо хүний хүзүүнээ зүйлд байдаг. Тэгэд энэ одоо хийсвэр төрсөлтийн гошоонууд дээр юу гэвэл өөрийн одоо хэрглэж хийж уусна нум сум бүс тэгээд одоо энэ бүх юмнуудыг бол одоо тэрүүгийн бол өөрсдийн тавьж ингэж гаргаж өгсөн байдаг. А яг одоо бодит хүнийг яг одоо өөрийн гаргаж өрсөлдсөн бол энэ нь бол одоо байдгүй тийм юм байдаг юм байна л. Тэгээд одоо энэ гошоонуудыг бол сүүлийн үед бол хүмүүс нэлээд их хэмжээгээр судалж нэлээд их хэмжээгээр одоо үзэж сонирхож ингэж байгаа. Тэгээд одоо зарим эрдэмтэн тухайлбал одоо шинэ тухайн технологийн сургуулийн багш Болдбаатар гээд одоо энэ судалгаа хийгээд энэ хүн чулуунууд уу одоо хатандар байгаа сүг зургнуудыг судлаа явуулдаг энэ нэг ийм багш доктор залуу байд юм. Тэр хүн бол ирээд одоо энэ тухайд энэ манай голын тэр жижиг 3 гошоо байна. Тэр 3 гошоог бол 6 сарын 22 нар буцах өдөр бол энэ одоо баян хайрхан уул гэж энэ тахилах шүтлэгтэй тэр өндөр хар уулыг баян хайрхан уул гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ баян хайрхан уулын дэг Викториадор байгаа оваата энэ зэрэгцүү. Одоо энэ зэрэгцэж болох юм а тэгээд нар игээд энэ гурван бол ингэж одоо давхарлаж болохоор байна. 12 сарын 22-нд бол одоо хамгийн богны өдөр хамгийн өртшөөн болохын үед бол бас энэ ингэж давхцаж болох юм гэнийг бол одоо ажиглалтаар бол тогтооно гэж ингэж өөрөө нь үзэж хэлээд тэгээд бол тэр одоо шинжлэгдэж судлагдаж тэр хараахан одоо батлагддаг ингэж явж байгаа юм байна л. Цаашдаа бол энийг бас судална гэсэн ийм яриаг бол дэвшүүлж хэлдэг. Тэгэхээр зэрэг энэ бөөн гошоонууд бол он жилийн уртад бол одоо зарим нь хуураа нугараад манай ховдын багшийн дээдийн түүхийн оюутангууд энийг бас одоо сэргээж байна. Гадаад дотоодоос энийг шинжиж судалж үзэж сонирхоор ирсэн жуулчингууд бол одоо энийг бас ингэж тодорхойлж бас үзэж харж ингэж сэргээж ингэж явж байна. Тэгэхээр энэ гошоонуудын жижигэн хугарт нугарсан нь бол энэ он цагийн нийлэгдэлд ороод ингэж хугарт нугарсан байж байдаг. Тэгээд ер нь ихэнх гошоонууд бол одоо бүгдээрээ ийм кейс хэлбэр. Тэр дандаа тэр тухайн үеийн усуд бол бугыг их хэмжээгээр одоо шүтдэг байсан гэж ингэж судлаачид үзэж хэлдэг юм байна лээ. Тэр судлаачингууд үзэж тэгж хэлэхдээ голдуу одоо бугыг бол өөрийнхөө хувцсандаар ч одоо сэлбэрлэжсэн байж болзошгүй гэж ингэж одоо хэлж байгаа. За зарим нөхцөлд болохоор зэрэг одоо нэгээд ташуу нэг ийм гошоонуудаар одоо эндгийн зарим гошоонуудаар байгаа да тэр нэг ийм 3 ийм зураас ингээ байж байдаг. Тэрийг бол 3 цагийн бэлэгдэл гэж зарим нэг хэсэг нь тайлбарласан байхад зарим нэг хэсэг нь бол энэ бол одоо өнгөрснийг бол гаргаж одоо тавьсан байж бас болзошгүй ингээ тав талын энэ таамаглууд батлагдаагүй таамаглууд бол одоо нэлээд их хэмжээгээр ингэж явуулдаг ийм учиртай байна л. Тэгээд бол энэ одоо энэ бүгэн гошоонууд одоо энэ сүүлийн энэ шинжилгээний жилүүдэд энэ 80 хэдэн оноос хойш энэ бол нэлээд одоо анхаарал тавьж газрын одоо нэвтрүүлэгд орж газрын хүмүүсийн нэг шинжиж судалж ингэж одоо энэ түүх дурсгалд нь бол энийг байгаа хэвээр нь одоо үлдээх ийм зорилтыг бол тавьдаг. Орон нутгийнхын ч гэсэн одоо энэ дээр бол анхаарал энд бол одоо хашаа хайс гэж ингэж хамгаалсан юм аа. Цаашд бол энийг одоо улам өргөжүүлээд сумын тамгын газрын дарга одоо та бүхэнтэй хамт явж байна. Энэ нэвтрүүлгээр уламжлаад энэ сайхан одоо хашааг бол хөөж үр садандаа бол үлдээж хойд хүмүүсийн судалгаанд зориулж үлдээгээд аль л одоо болох сайн сайхан болгохын төлөө одоо хөвгөн сэтгэл тавиасан гэж энэ телевизийг үзэж суугаа хүмүүс болно. Явж одоо судалгааг хийж зураг хөргийг авч нэвтрүүлгийг хийж яваа та бүхэнд одоо көсөмжлөхөд энийг бол одоо сайхан өргөжүүлж өгөөсэй гэж сум орны өдрөдлөө та бүхэнд бас давхар хүсэх байна. Сайн мэцхан уу түүхийн жимээр нэвтрүүлэг Ховд аймгийн Мөс цум Баян архан багаас та бүхэндээ хүрч байна. Баян архан багийн эмч Баасан Жугвайг зочин амартай ирсэн байна. Сайн байна та? Сайхан амарч чинь уу? Сайхан амарч чинь уу? Сайн амарч чинь, сайн явж байна. За бид түүхийн жимээр нэвтрүүлэг Мөс цумаас хийж байна. Таныг 30-аад жил багийнхаа эмчийг хийсэн гэж байсан. Анх багийн эмч болж исэн. Анх дуудлаганд явж исэн үе эргэж орсон. Би одоо 1986 онд Голтой аймгийн Амгалхан дунд сургуулийн их барих эмчилгээний ангид төгссөн. Тэгээд анх удаа дуудсан очижсэн дуудсан 2 дугаар багт эмчээр багийн эмчээр томилдод очижсэн. Тэгээд очиод одоо анхны дуудлагыг бол бас сайн санахгүй нэ. Гэхдээ тэр үед бас нөхцөл байдал бол хөндлөөс нь мороор явдаг гэсэн бид нарт нэг нэгдэл гэж басан. Тэгээд нэгдлээс нэг 4-5 мор хөөрлж өгдөг гэсэн ял тэр мороор ээлжлэл дуудлаганд явдаг гэсэн л дээ. 10 жил морь унаж дуудлаганд явчаад тийм моциглоор дуудлаганд явхад ямар байсан? Бас ажил хөнгөвчлээд хурдан шуурхаа үйлчлэх боломж бүрдээд их сайхан л байсан л дээ. Гэхдээ морч бас муу навшилтай сайхан. Одоо ингээ 30 жил багийн эмч бол хийсэн байна. Тэгээ одоо энэ Баян архан багаа ингээ харахаар
Айл өвөө, айл эмээ, хаана ямар хүн, ямар өвчтэй билээ тэр хүн гэдэг ингээд санаа зовдөг болчдөг уу? Ямар байдгүй? Одоо ерөнхийдөө бол бүгдийн яг нэг үрчлэн мэднэ. Тэгээд одоо тэр хүн одоо тийм байгаа юм байгаа гэдгийг бол яг мэдж байгаа учраас одоо тийм үйлчлэгээ хэрэгтэй. Энэ хүнийг одоо явуулаад эмчилгээ хийх ч юм уу шинжилгээнд явуулах шаардлагатай гэдгийг нь бол бүгдээ мэддэг. Тэгээд тэр хүнийг одоо ирэх тойрох болж байгаа ч гэдэг. Тэгээд ажил бол ерөнхийдөө гарт орсон л гэсэн үг л дээ. Би захны 24 сумыг тойроод бас багийн эмч нараас бас ярьслаа авч байсан л да. Тэгээд гэр бүлээрээ зүтгэдэг энэ ажил бол багийн эмчээ. Тэгээд гэр бүлийн хүн бол жолооч гэдэг юм аа. Мотоциклийн унаад явдаг юм аа гэдэг олон багийн эмч нар тэгжсэн. Танах ч гэсэн тийм л байна. Тий. Манайх одоо 80 онд айлуулсан. Тэгээд тэр цагаас хойш бид тэр хоёулаа ерөнхийдөө дандаа дуудлаганд хамтдаа явдаг болохоор ар гэрээ ажиллаж байгаа орхих талтай байдаг ч гэсэн байдаг л да. Ер нь бол тэгээд бас өрх гэрээрээ л одоо энэ ажил зүтгэж байна л гэсэн үг л дээ. Тий. Тэр чинь л одоо та бүхний амьдралыг ч бас утга учир болсон байх. Хаал тэрэн дээр нэг гунаад байхгүй байх гэж бодож байна. Сайхан байдаг. Болж байна. Манайх 3 хүүхэдтэй төрүүлж өсгсөн. Тэгээд тэр хүүхдүүд нь болохоо жагтал жоохон хэцүү байсан болохоос одоо л өсөө том болсныхын дараа бол бэрхшээл баг та. Тэртээ Улаанбаатар хот бол энэс хол байх гэж бодож байна. Тэгээд холоос зорин ирж энэ мөс цумын нэвтрүүлгийг хийж байна. Тэгээд нийт монголчуудаа Ховд аймгийнхаа мөс цумынхаа бас багийн хамт олондоо сайхан эрүүл үг хэлэх үү. За манай баг одоо манай сан бол Улаанбаатар хотоос 1500 км зайтай байдаг. Тэгээд алслагдсан хязгаар нутаг гэж одоо нэрлэгддэг байх гэж бодож байна. Тэгээд одоо энэ телевизээр гарч байгаа завшаанаа ашиглаад нийт монголчуудад одоо эрүүл мэндийн сайн сайхан байгаараа гэж хүсэж ярьж байна. Тэр дундаа одоо Ховд аймгийн мөс цумын Баян багийн хамт олондоо бол эрүүл мэндийн сайн сайхан номорчаад өвлжээд сайн сайхан байгаараа л гэж хүсэж байна. Эмчхүүнийхээ хувьд хамгийн гол нь эрүүл байвал хүн одоо өлсөх, зовох, даарах бол их зовлон биш шүү. Тийм шүү дээ. Тэр хүн эрүүл байхад бол бэрхшээлийг даван болох ямар ч болцоотой ямар ч бэрхшээл байлаа гэхэд. Эрүүл мэндээр одоо асуудалтай байх юм бол хэцүү л дээ. Баярлалаа тань. Түбэн жимээр нэвтрүүлэг Ховд аймгийн мөс цум Баян багаас та бүхэндээ хүрлээ. Нэвтрүүлгийн урилгыг Ховд аймагт өгсөн бас нэвтрүүлгийн хамтран ажиллагч ивент тэтгэгч бол боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны сайд цогцмаа сайд байгаамаа. Баярлалаа та бүхэндээ. За түүхийн жимээр нэвтрүүлгийг үзэж байгаа нийт өсөлтчүүд болон ховдчууд Монгол улсын одоо энэ сүүлэн бүрт тахан суугаа монголчуудаа мөн өсөлтчүүдээ энэхүү өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Өс цум маань 1941 онд Тавтын Адгуус гэдэг газар анх үйсэн байгуулагдж тэрнээсээ хойш удаа бас 2-3 газар нүүдэллэн энергийн суурьшиж байгаа Борчин улаан толгой хэмээх газар суурьшиж одоо ажиллаж амьдарч байна. Өс цумын маань одоо бас хамгийн өндөр зэг болох Баатар хайрхны Ноён оргил Засвард 3966 м далайн түвшнээс дэш өндөр одоо хамгийн нам зэг маань одоо Боорж голын давсны хонгор 1600 далайн түвшнээс дэш 1600 м одоо оршдог одоо бас өндөр уулын бүсийн ийм сум. Сум маань одоо 392 мянган гар нутаг дэвсгэртэй Малаажихын дөрвөн багтаа одоо 3100 гарантай хүн 286 мянган толгой мал тагаар одоо үйл ажиллагаагаа явуулж ажиллаж амьдарч байна. Өс цум маань одоо бас халах мөн одоо загчин уряхаа гэсэн одоо ийм 3 үндэсний яснаас оршин тогтнодог хүн ард маань одоо бас ивтэй найртай ажиллаж амьдарч сайхан ажиллаж амьдарч байна. Ингээд одоо түүхийн жимээр нэвтрүүлгийг бэлтгэж байгаа багийн хамт олондоо мөн одоо энэ нэвтрүүлгийг бас одоо хийх үндэслэл суурийг бүрдүүлж өгсөн одоо цогцлмаа сайдтай мөн одоо нэвтрүүлэг үзэж байгаа нийт ард иргэдтэй, өсчүүдтэй, овчуудаа Монгол улсын одоо тархан суурьшиж байгаа өстийнхээ ард иргэдэд одоо бол энэ өдрийн энэ намрын сайхан налбар өдрийн алгалуун мэндийг өргөн дэвшүүлэхийн ялдамд одоо эрүүлийн хувааж аз жаргалтай байхын илэрхийлэл хөрөлийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний тэргүүлэгчдийн өмнөөс хүсье яриа. Ингээд та бүхэндээ баярлалаа.
хаягын оролд 진지생 тэнмэл маннан билдэн бидрэлсэн мянган оголзатай сүрдэгэн ороо миний нутгийн баруун хаяа Өстийн урван улаан тоолгой. Сайн байцгаана уу түүхэн жимэр нэвтрүүлэг Ховд аймгийн Мөс цумаас та бүхэндээ хүрч байна. Учирт багийн иргэн өндөр настан 96 настай Азаа Бараг нэвтрүүлгийнхаа зочин хойморт урьсан байна. Сайн байна уу та? Сайхан амарч гин үү? Сайн амарч гин үү? За таныг өндөр настан энэ сумын хамгийн өндөр настан гэсэн учраас танай гэрт нэвтрүүлгийнхаа зочин хойморт таныг урьлаа. За та насаараа мал малсан хүн. Насаараа мал малсан. За хэдэн хүүхэдтэй вэ? Алдар тэхий 1 2 дугаар одонтой 8 хүүхэдтэй. Тэ? Аха. Мөс суманд энэ Мөс суманд байгалийн үзэсгэлэнтэй болон ийм сайхан нутаг хаварж жисэн, зусж жисэн, намарж жисэн ямар газрууд байдаг вэ? Энэ мэдээ нөргөмийн чиглэ. Бодчихсан арана байдаг. Бодончийн хавцлын наах нь уу? Их сайхан хавцал байсан. Уултай, устай, модтой. Модтой сайхан байдаг. Одоо 96 нас хүрчээд үр ач нараа тойруулаад суух чинь таны үед жаргал байгаа хаа гэж бодож байна. Хоёулаа Мөс сумынхандаа, Ховдынхандаа зориулаад бас нийт монголчуудаа зориулаад манай нэвтрүүлэг 4 телевизээр гардгийг. Нэг сайхан загчийн ардын дуу аялах уу? Загчнатын дуу авах юм. Аха. За. Ян тахад гротта За баярлалаа. Хоёулаа тэр камер руу харж байгаа хүмүүс сайхан ерөөлийн сайхан үг хэлье. Тэх үү? Ерөөлөнд алжаахан сайхан дайхатаа. За тэр бол бацаахан оршгэ. Буцаад ирэхэд булаг шиг, дайраад ирэхэд далаа шиг байгаад өндөр наслаад өр хөхтэй хамбонд инх мөнх жаргаж яваарай гэсэн ерөөл бас тань тавья. Баярлалаа. Баярлалаа. Түүхэн жимэр нэвтрүүлгийг санаачлагч Сэгтэх групп. Манай групп нь Австрал, Тайвань, Оросын улбаны улс, Америк нэгдсэн улс, Герман, Чех, Унгар, Сингапур, Хятад, Солонгос зэрэг орнуудын мэргэжлийн байгууллагуудад хамтран ажиллаж, гэрээт дийлэр, борлуулагчийн үүрэг гүйцэтгэж, өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиг нэвтрүүлэн ажилладаг камер, тохиолдол хамгаалалтын групп юм. Бүтээн байгууллагуудаас дурдвал Улаанбаатар хотын инх тайвны өргөн чөлөөний замын хөдөлгөөн, хэв журмын нөхцөл байдлыг хянах камерын систем, Дархан хот болон Багнуур дүүргийн цагдаагийн хяналтын нэгдсэн төв, Улаанбаатар төмөр замын харьяа вагон депогийн засвар үйлчлэгний төв, татах хэсгүүдэд хяналтын камерын систем, Баянгор, Сэлэнг, Говьолтой аймгийн төвийн камерын хяналтын систем, Баянгор аймгийн төвийн камерын нэгдсэн хяналтын системийн өргөтгөл гэх мэт олон бүтээн байгуулалтыг хийсэн юм. Ховд аймгийн Мөс цумаас та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Бид нар зочин аймагтаа Мөс цумын өндөр наснуудыг өргөн оролцуулж байна. За түүхэн жимээр нэвтрүүлгийг одоо бэлтгэж манай Ховд аймгийн Мөс цумд ирж нэвтрүүлэг хийж байгаа түүхэн жим нэвтрүүлгийнхандаа тэгээ энэ түүхэн жим нэвтрүүлгийг үзэж байгаа дэлхийн одоо монголчууд Монголын одоо өнцөг булан бүрт амьдран суугаа
оюутан сурагчид ахмадуудаа мөсцмийн одоо ахмадуудаас мэдчилж байна. Монгол улсын өнцөг буланбарт амьдран суугаа монголчууд болон дэлхийн хамгийн Монголд одоо мөсцмийн ахмадуудын нэрийн өмнөөс мэдчилгээ дэвшиж халуун баяр хүргэж эрүүлийн сайн сайхан байхыг хүсье яриаж байна. Нийт ахмадынхаа нэрийн өмнөөс баярлж байгаа. Манай улс 200 гаруй өндөр насны ахмадтай тэнд төлөөлж одоо нэг 50-60 ахмад иж энд одоо бас аятайхан сайхан бас нэг хэдэн хормыг өнгөрүүлж байна. Ингээд энэ телевизийг явуулж энэ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа соёл боловсролын сайд цогцлогоодоо баяр талбай илэрхийлье. Ингээд та нарын ажил бол өндөрөөс өндөр амжилт хүсье яриа. Мөсцмийн ахмадын холбоо бол 260 гаруй ахмадтай. Ер нь Монгол улсын хэмжээнд явж байгаа ахмадын хуулийн дагуу үйл ажиллагаагаа хөвчүүлэн явж ирсэн бас манай ахмадын холбооны үйл ажиллагаа аймагтаа бас нэлээд одоо нэртэй хүндтэй явдаг. Энэ явж байгаа үйл ажиллагаа нь бид ахмадууд бидний одоо жигд оролцоо тэдний ахмадын байгууллагад нэгтэрч өөрийнхөө эзэл бодол өөрийнхөө үйл ажиллагаанд хамтарч оролцож байгаа ийм одоо сайн талууд байдаг. Тэгээд Монголын нийт ахмадуудаа болон Ховд аймаг Мөсцмийн нийт ахмадуудаа уртнаас ч удаан жаргаж өргөөхтөн өмг төвшиг болж явахын өлзөө төрөлийг өргөн дэвшүүлье. Ингээд танай телевизээ хамт олонд ажлын өндөр амжилт, уран бүтээлийн улам их амжилтыг хүсье яриа. Баярлалаа. Нутгийнхаа зон олонд аман нийт шавнартай үеийн төгсөгчтэй тэгээд мөс нутгаар авгалсан Монгол орныхаа өнцөг буланбарт амьдарч ажиллаж байгаа нийт мөсчүүдтэй бас энэ мэдчилгээ дэвшүүлж байна. Манаас өмнө түүхэн жимээр нэвтрүүлэг ирж хийж байгаа тав өгдөн ажлын өндөр амжилт сайхан бүхнийг хүсье яриа. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны сайд цогцлмогийн одоо урилгаар манаас өмнөд ирж түүхэн жимээр нэвтрүүлэг хийж байгаа явдалд их баярлж байна. Тэгээд цогцлмоо сайдтай одоо биднээс хамт ажиллаж байсан ийм боловсролын одоо системд хамт ажиллаж байсан хүмүүс байгаамаа. Тэгээд цогцлмоо сайдтай одоо баярлалаа. Цаашд нь одоо ажлын өндөр амжилт, амьдралын сайхан эрүүл мэндийг хүсье өрөөж байна. Мөстийн ахмадуудын Босгүй яана.
гэрийн хаяг нурулд жимжисээ